аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс энэ сарын 5-6-ны өдрүүдэд нутгийн захиргааны байгууллагуудын 20 ажлын байран дээр төрийн албаны мэргэжлийн сонгон шалгуулалтыг бүртгэлийг хийж 8-9-ний өдрүүдэд энэ хөө шалгалтын ховд их сургуулийн зааланд зохион байгуулж ингэж өнгөрлөө. За энэ хөө шалгалтаар дэс түшмлийн 8 ажлын байран дээр нийтдээ 175 хүн шалгалтанд орсон байгаа. За туслах түшмлийн 12 ажлын байран дээр 63 хүн шалгалтанд орсон. За ингээд нийтдээ 238 хүн шалгалтанд орлоо. За үүнээс дэс түшмлийн 8 ажлын байран дээр 56 хүн шалгалтанд тэнцсэн байгаа. За туслах түшмлийн 8 ажлын байран дээр 16 хүн тэнцээд ингээд нийтдээ 72 хүн шалгалтанд тэнцсэн байгаа. За 4 ажлын байран дээр харамсалтай хүн тэнцсэнгүй. За энэ нь мөнх хайрхны байгалийн цогцлборт газрын байгаль хамгаалагчийн ажлын байран дээр хүн тэнцсэнгүй. Хар ус нуурын усын цусгай хэрэгцээний газар нутгийн 1000 цамдах байгаль хамгаалагчийн ажлын байран дээр хүн тэнцсэнгүй. За цэцэг сумын нийгмийн даатгалын байцаагч буюу төсөв төрийн сангийн мэргэжилттэй гэсэн ийм 4 ажлын байран дээр хүн тэнцсэнгүй. Тэгэхээр журмынхаа дагуу энийг дахин зарлах байгаа. Та дахин зарлахтаа эхлээд нөөцөөс нөхөхөөр зарлана. Нөөц дээр хэрвээ тухайн ажлын байрны шаардлагат таарсан хүн гарч ирэхгүй бол энийг дахиад сонгон шалгуулалт зарлаад тэгэхээр бид журмынхаа дагуу нийт энэ 72 хүнээс 16-ыг нь нэр дэвшүүлэх байгаа. Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шалгалтанд ороод нэгдүгээрээр эзэлсэн хүмүүсийг нэр тухайн ажлын байран дээр нэр дэвшүүлж ингэж тогтоол гаргаж хөргүүлдэг байгаа. За тэгэхээр 56 иргэнийг нөөцийн жагсаалтанд бүртгэхээр төрийн албаны төв зөвлөл рүү бас тогтоолоор нэрсийн уламжлах болоод байна. За удахгүй байгууллагуудаас бас төрийн албаны сул оронтооныхон захиалга ирж байгаа. Тэгэхээр удахгүй 8 сарын ихээр бид бас дараачийн мэргэжлийн сонгон шалгуулалтаа зарлахаар ингээд төлөвлөд явж байна. За энэ сарын 14-өөс буюу нөгөөдөр удирдах ажилтны сонгон шалгуулалтыг төлөвлөн 14-нд шалгалт авахар өнөөдөр бүртгэлийн ажил хийгдэж байна. Нийт 6 ажлын байран дээр сонгон шалгуулалт зарласан байгаа. За өнөөс дурдах юм бол Чамдман сумын иргэдийн урлын нарийн бичгийн даргын ажлын байр, Манхан сумын засаг даргын тамгын газрын дарга, газрын харилцаа барилга тогтоолтын газрын даргын ажлын байр, за мөн боловсрол соёл урлагийн газрын даргын ажлын байр, санхүүгийн хяналт дотоод аудитын газрын ажлын байр, за мөн аймгийн засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн даргын ажлын байр, ийм 6 ажлын байран дээр сонгон шалгуулалтыг явуулахаар төлөвлөж байна. За мөн удахгүй энэ шалгуулалт дууссаны дараа энэ талаар мэдээллийг та бүхэнд дахин хүргэнэ.